уламжлалт нарны эрчим хүчний үүсвэр сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсвэрийн диаграм байна. Гэтэ нарны эрчим хүчний үүсвэрийг ашиглалтаар нь хоёр төрөл хувааж үздэг. Standalone буюу off-grid, за мөн on-grid буюу utility interactive. Энэ юугаар ялгаатай гэхээр эдгээр нь сүлжээтэй уламжлалт их үүсвэртэй холбогдож ажиллахгүй эсвэл бие даасан дангаараа ажиллах үгээр ялгаж байгаа. За манай орны нөхцөлд хөдөөний малчдууд жишээд нарны эрчим хүчний үүсвэр ашигладаг. Эдгээр нь бол өөр ямар нэг үүсвэртэй холбогдоод дангаараа ажилладаг юм систем байна. Тэгэхээр off-grid буюу standalone систем байна. Ер нь дэлхийн нийтээр хамгийн хэрэглэгддэг төрөл нь бол сүлжээнд холбогдсон систем байна. Өөрөөр хэлбэл уламжлалт үүсвэр холбогдсон хэдий ч гэсэн тэн дээр илүү өөр цэвэр эрчим хүчний үүсвэр бол нар салхицаар эрчим хүчний үүсвэрийг сүлжээнд холбоод ашигладаг байна. За энэ төрлийн систем бүтсэн бол хамгийн гол нарны эрчим хүчний үүсвэрээс үйлдвэрлэж байгаа эрчим хүч маань тогтмол гүйцэтгэдэг. Бидний хэрэглэж байгаа ханаас аваад хэрэглэж байгаа цахилгаан бол хувьсахгүй л байдаг. Хувьсахгүй төрчлөлт. Тэгэхээр улс орон болгоны стандарт өөрөө манай орны 50 Гц давтамжтай 220 вольтын үйлчлэх тухыг сүлжээнээс нэг фаз хэрэглэж холбогдсон байдаг. За тэгэхээр тогтмол гүйцэтгэлийг хувьсгүйлийн сүлжээнд холбоход зориулагдсан PCS буюу Power Conditioning System чадлын хөрвүүрийн төхөөрөмж байдаг байна. Тэгэхээр эрчим хүчний нарны эрчим хүчний системийн зураг үзүүлэлтийн үйлдэлтэй байдаг байна. За тэгэхээр энэ тодорхой асуудал байдаг. Юу вэ гэхээр үүсвэр гэдэг талаараа өнцгөөс харах юм бол яах вэ гэхээр мэдээж хэрэг нар салхины эрчим хүч зэрэг эрчим хүчний үүсвэр цэвэр байгаль дээлтэй үлэмжийн ялгаруулалтгүй зэрэг давуу тал байгаа боловч энэ маань байгалийн нарны эрчим хүчний үүсвэрийн тохиолдолд нартай үйлдвэрлэх энерги эрчим хүч үйлдвэрлэдэг. Шөнө эсвэл хурд унцтай эрчим хүч үйлдвэрлэдэг. За мөн өдөрч гэсэн үйл хоронхон зур үйл дайраад өнгөрүүлэхэд үйлдвэрлэдэг эрчим хүч нь огцон багасгах зэрэг юм докторгүй шин чанартай байдаг. За мөн хэрэглэгчийн зүгээс харах юм бол хэзээ дуртай үедээ аваад хэрэглэх тийм боломжтой үүсвэрийг илүү хүсэж байдаг. Гэвч энэ шин чанараа бодлоо нарны эрчим хүчний үүсвэр маань болохоор хангалттай биш байдаг. За мөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэр дээр ярьдаг utilization factor буюу хэрэглээний фактор. За тухайн суурилсан өртөн чадлаараа бүтэн жилжингээ ингээд ажиллана гэвэл тэр 100% өртөн чадлаар ажиллаж байна гэж үзвэл сэргээгдэх эрчим хүчний үед энэ маань өөрөө үүсвэр болох нөөц болох нар салхи зэргийг хамаардаг учраас дээрх 100% тай харьцуулахад за нарны тухайн улс орны нарны эрчимжилт за орчны температур зэрэгс хамаараад 15-аас 20%. За салхины хувьд бол за мөн 20-30% хэмжлийн бага үзүүлэлттэй байдаг. За тэгэхээр энэ чинчнэрээр бас ийм сөрөг хангалтгүй юм зүйлтэй байх нь. За солонгосын хувьд бол энэ utilization factor гэдэг үзүүлэлт нь 14% байдаг. Их дунджаар. За тэгэхээр энэ маань тухайн үүсвэр суурилсан эрчим чадлаараа өдөрт зөвхөн 3.3 цаг орчим ажиллах хэмжээний үзүүлэлт байна. Тэгэхээр нийт 124 цаг гэж үзвэл зөвхөн 3.3 цагт бүрэн эрчим чадлаараа ажиллахад энэ 14% нөхөх нь. Тэгэхээр энэ маань өөрөө бас юм сөрөг тодорхойлтой тал гэж тал байна. За мөн оргил ачаал. За энэ тасгай 6 сар зурагдсан дараах бол солонгос эрчим хүчний системийг оргил ачаал хамгийн ачааллын дараа энэ маягаар гардаг. Тэгэхээр ялангуяа халуун дулаан орнуудын хувьд оргил ачаал бол халууны үйлдэл гардаг. За үд дунд нар ид шарж авах үед гардаг. За манай орны хувьд бол эсрэгээр өдөр орой оргил ачаал гардаг байна. Тэгээд өвөл яг л манай хөргүүрийн ачааллаас илүү халаалт үүдийн сэрний өндөрлөлт халаахад илүү их энерги хэрэглэдэг байна. Тэгээд сонгож авсан оргил ачааллын үед солонгосын үед нарны эрчим хүчний үүсвэр оргил ачаал нь ерөнхийдөө нар эдичнээ шаран төдичнээ халт үүснэ. За мөн эйр кондишн ажиллаж хөрөх сэрвцүүлэх шаардлагатай. Тэр утгаараа энэ оргил ачааллыг бууруулахад нарны эрчим хүчний үүсвэрийг ашиглах нь бас тохиромжтой байна гэдэг юм шийдлийг саналыг гаргаад. За гэтэл гэсэн хэдий ч нарны
оргил ачааллын үйл болон нарны эрчим хүчний идэвхтэй үйлдвэрлэлт хоёр нь болохоор тодорхой хугацааны хувьд тодорхой зөрүү гардаг. Тэгэхээр энэ зөрүүг хэрхэн яаж шийдэх вэ? За мөн зарим үед бас хэдий халуун тогтчин байгаа ч гэсэн одоо үйлдвэрлэх хурдмжтай ч юм уу нарнаас эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй хэрхэн яаж шийдэх вэ гэдгийг асуудал яригдсан. За тэгээд дээрх асуудлуудыг шийдэх тодорхой хэмжээгээр зохицуулах үүднээс энэ дипломын ажил дээр ярьж байгаа 2-3 асуудал санал бол юу вэ гэхээр за энерги эрчим хүч хоригдлууд гэхэд сүлжээний утсан нарны эрчим хүчний үсгэрийг санал болгож байгаа нэгдүгээр. За эрчим хүч хоригдлуудыг батарейг ашиглаад ирэхээр энэ системийн бүтцийг хэрхэн яаж өөрчлөх вэ? За мөн оргил ачаалал нарны эрчим хүчний үйлдвэрлэлт зэрэгс хамааруулаад одоо нийт системийн ямар гормоор ажиллах вэ? Ямар гормууд байж болох вэ? Тэдгээрийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Яаж тодорхойлох вэ зэрэг асуудлуудыг хөндөж тавиад за эцэст нь тодорхой нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн дата за мөн тодорхой нэг ачааллын дата хоёр дээр тулгуурлаад энэ системээр яг ажиллагааны байдлыг симуляц хийсэн. За мөн зурган дээр үзүүлж байгаа доотлын систем нь бол энэ дипломын зүгээс санал болгож байгаа систем байна. Энэ системээ бодитоор хардверыг ухсраад програмчлаад тодорхой гормуудыг үсгээд тэр гормууд хэрхэн яаж ажиллаж байгаа талаар байгааг нь туршилтаар үзсэн байна. За энэ зургт үзүүлж байгаа хэлхээ бол уламжлалт эрчим хүчний үйлсвэрийн сүлжээнд холбогдсон нэг фазын нарны эрчим хүчний үйлсвэрийн систем байгаа. За ихэвчлэн сүлжээнд холбох үед бол холбогдсон нарны эрчим хүчний үйлсвэрийн системийн хувьд сүлжээний хүчтэй болон давтамжтай зохицож ажиллах шаардлагатай байдаг байна. Яагаад гэвэл сүлжээ нь асар том багтаамж чадалгүй. За 220 вольт, за солонгосын хувьд 60 Гц гэхэд тэр ямар нэгэн жижиг үүсгүүр, жижиг хэрэглэгч тэр хүчтэй давтамжийг өөрчлөх юм боломжгүй байдаг. За тэгэхээр тухайн үүсгүүр маань энэ сүлжээтэй зохицож ажиллахын тулд яах вэ гэхээр тухайн сүлжээний хүчтэй фазаараа давтсан гүйдлийг, энергийг гүйдэл хэлбэрээр тухайн сүлжээнд нийлүүлж өгдөг. За мөн бүтэц зохион байгуулсан намаараа трансформатортай болон трансформатор гэж хоёр ангилдаг. За ихэвчлэн ахуй хэрэглээний системийн хувьд бол трансформатор ашиглаагүй. Өөрөөр хэлбэл инвертер гэж ярьж байгаа гол байгаа дөрвөн энийг бол хагас дамжуулалт түлхүүрийн IGBT буюу insulated gate bipolar transistor гэдэг хагас дамжуулалт түлхүүрийн хэсэг юм байна. За ийм дөрвөн түлхүүрээс зүйдлэхээр бүтэн үеийн нэг фазын бүтэн үеийн инвертер хэлээ. За энэ инвертерээс гарч байгаа гаралт маань шүүлтүүрээр шүүгдээд за сүлжээ буюу ус хүчтэй шууд холбогддог юм. За хөвчлэн баг чадлын систем юм. Өөрөөр хэлбэл ахуй хэрэглээнд зориулсан систем бол чадлаараа за улс орон болгон ахуйн хэрэглээний онцлогоос хамаарат өөр байдаг. За манай орны хувьд бол 2-оос 2 кВт орчимд тохиролтой гэж үзэж байгаа. За Солонгос, Япон зэрэг хэрэглээ өндөртэй өндөр хүчтэй орны нэг ахуй тохиромжтой чадлыг бол 3-аас 5 кВт гэж үздэг байгаа. Тэгвэл энэ төрлийн хүчин чадалтай системүүд хөвчлэн хамгийн basic хамгийн ихэвчлэн энгийн хэрэглээнд нэвтэрсэн схем нь болохоор энэ төрлийн схем байдаг. За тэгээд ерөнхийн судалгааны ажилд дэвшүүлж байгаа юм бол хоногийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 3 хэсэгт болж байгаа. За нэгдүгээр нь жилийн дундаж, хоёрдугаар жилийн дунджаас бага, жилийн дунджаас их гэх 3 төлөвт байх юм бол за тэгвэл оргил ачаалал буюу B гэсэн голын төрөлжийн хэсэг. За ихэвчлэн оргил ачаалал бол 12-аас 15 цагийн хооронд 3 цагийн туршид оргил ачаалал үүсдэг байна. За тэгвэл оргил ачааллаас өмнө байгаа юм. Оргил ачааллаас өмнө энэ хэсгийн энергийг батарейд хадгална. За мөн оргил ачааллаас хойш байгаа энэ дээр зурган дээр ингэ тайлбарсан боловч мэдээж хэрэглэх гэж байгаа энергийг хэрэглэхээс өмнө хадгалсан байх ёстой. Тэгэхээр үдээс хойны урд өдрийн үдээс хойно гэж ойлгож байна. За тэгэхээр энэ үдээс хойны энергийг батарейд хадгалаад за мөн үд дунд ч гэсэн 12-аас 15 цагийн хооронд ч гэсэн эрчим хүч үйлдвэрлэж таараа. За нийтдээ энэ дүнгээр үйлдвэрлэх эрчим хүчийг тогтмол чадалтайгаар
За тогтмол тодорхой 3 кВт эсвэл 1 кВт тодорхой тохиромжтой чадалтайгаар ямар нэгэн хэлбэлцэлгээр сүлжээр нийлүүлэх юм бол за хэлбэлцэлтэй савлгаатай гэдэг асуудлыг дарна. За мөн оргил ачааллыг бууруулахад тодорхой нөлөөлөл үзүүл илүү үр ашигтай хэрэглэгдэнэ гэдэг талаасаа энэ системийн ажиллагааг нэг шийдвэрлэхээр санал болгож байгаа. За хэрвээ системийн удирдлагын хэсэг нь болохоор энэ 7 хэсгийн зургт үзүүлсэн байна. Тэгэхээр яг тэгэхээр state controller гэдэг эндээс төлөвийг хэрхэн яаж хийх вэ? Ямар төлөвийг тогтоох вэ? Тэгэхээр тэнд төлөв нь бол юунаас хамаарах вэ? Хугацаа, батарейны цэнэглэгдсэн байгаа байдал, за нарны эрчим хүчнээс ирж байгаа чадал, үүсгэж байгаа чадал зэрэгс хамаарат төлөвүүдээс өмнө. За өөрөөр хэлбэл батарейгаа цэнэглэх үү, эсвэл нарны эрчим хүчнээс ирж байгаа чадлыг шууд сүлжээр өгөх үү, эсвэл сүлжээнээс батарейгаа цэнэглэх үү. За эсвэл үр дунд буюу оргил ачааллын үед батарей болон нарны эрчим хүчний үүсгэрээс тогтмол чадлыг инверторээр дамжуулаад сүлжээрээр нийлүүлэх гэр хүчлийн гормуудад тогтоогоо. Тэгээд тэрнээс цаашлуулаад үүдлийн удирдлага зам VS конвейнд бол энэ байгаа хүчит бол VS гэх юм нь болохоор сүлжээний хүчтлийн утгаа. Сүлжээний хүчттэй зогсож ажиллах гэсэн бол сүлжээний хүчтийн PL буюу pass log гэдэг юм алгоритм хэрэглэгддэг байгаа. Энд бол яг үгээр синусоид хүчтлээс pass log алгоритмаар дамжснаар тухайн синусоид хүчтлийн пазын үнцгийг гаргаж авдаг алгоритм байдаг. За мөн state controller-оос гарч ирсэн гүйтгэлийн үйлчлэх жишг, reference, за мөн фаза утга зэрэгээс инверторээс ямар хэмжээний синусоид үйл гаргах вэ гэдгийг тогтоод удирддаг ийм байдлаар шийдвэрсэн байна. За тэгээд state 1 буюу 1 гэдэг нь болохоор үдээс өмнө өөрөөр хэлбэл за энэ өглөө 7 цагаас орой 22 цаг хүртэлхийг харуулсан байна. Жишээлбэл өглөө 7 цагаас эхлээд нарны эрчим хүчний үүсвэрээс эрчим хүч үүсгэж гисэн. За хамгийн доотлын гарагт нарны эрчим хүчний үүсвэрээс гарч чадал. За тэгвэл дараагийн дээд нь болохоор P батарей буюу батарейны чадал. За нөгөө дээд нь P инверторын гаргалтын чадал. За P гэрэг буюу сүлжээний чадал. За ачаалал гэсэн гурван хэсэг гарах болдог. За тэгвэл үдээс өмнө нарнаас үлдэж байгаа эрчим хүчээр батарейгаа цэнгэлж, өөрөөр батарейны эрчим хүч тэгээс их байна гэдэг нь батарейгаа цэнгэлж байгаа гэсэн. Цэнгэлж байна. За энэ үед хэрэглэгч бол зөвхөн сүлжээнээс энерги авна. Тухайн инвертер ажиллахгүй нарнаас үлдсэн эрчим хүчээр зөвхөн батарей цэнгэлж байна. За тэгвэл батарей маань хангалттай цэнэг авчихсан. Өөрөөр цэнгэлж байгаа батарей цэнгэнд дүүрсэн баг цэнгэлээд явж болохгүй. Тэглээгээд эндээс тухайн үед нарнаас үүсч байгаа эрчим хүчийг ашиглахгүй явж болохгүй. Тэгэхээр state 2-т нь хоёрдугаар төлөвлөлт яг гэхээр нарнаас үүссэн эрчим хүчийг инверторыг дамжуулаад сүлжээр нийлүүлэх юм. За тэгээд тухайн үед ачаалал нь сүлжээ за мөн нарны эрчим хүчний үүсгэсэн хоёр их үүсвэрээс тэжээгдэх юм. За 3-р төлөв нь болохоор PLT peak load time гэдэг оргил ачаалал юм. Оргил ачааллын үед бол сүлжээнүүд инверторээс тогтмол 1 кВт-ийн чадлыг тогтмол нийлүүлэхээр 3 цагийн туршид өөрөөр 3 кВт цаг энерги нийлүүлнэ. Тухайн үед нарны эрчим хүчний үүсвэр жишээлбэл буурсан юм болохоор яг гэхээр батарейнаас дутагдаад байгаа хэсгийг батарейнаас нийлүүлнэ. Ингээд батарей нарны үүсвэр хоёр маань параллел зэрэгцээ ажиллах тулмаар сүлжээрөө тогтмол эрчим хүч нийлүүлнэ. За дөрөвдүгээрт нь бол мэдээж оргил ачааллаас хойш нарнаас үлдэж байгаа эрчим хүчээр батарейгаа цэнгэлнэ. Гэсэн хэдиж батарей маань үдээсээ нар хангалттай тусаа батарей хангалттай цэнэг авах гэдэг бол дараа өдөр энэ систем энэ боргоор ажиллахын тулд тодорхой хэмжээний энерги батарейд хадгалсан байх ёстой. Манай улсад ч ялгаагүй шөнийн эрчим хүчний шөнийн үед болохоор эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байдаг. За үүнийгээ дараад эрчим хүчний үн тариуч гэсэн бага байдаг байна. Тэгэхээр шөнийн хямд эрчим хүчээр ирээд инверторээс сүлжээнээс инверторыг дамжуулаад батарейг тэгээд цэнгэлэх юм байна. За тэгээд
батарей ашиглах болсноор батарейг эцэг хүч хөрөлтөр буюу батарейг нэлээд хэвлэх болсноор шийдвэрлэх ёстой асуудал гарч ирсэн. Юу вэ гэхээр уламжлалт эрчим хүчний одоо хэлхээд ашигладаг конвертер DC to DC конвертер буюу тогтмолыг тогтмол хүчтийг өсгөх конвертерыг хэрэглэдэг бол гэвч энэ уламжлалт конвертерүүд болохоор гарал тал дээр өөрөөр хэлбэл батарейр орж байгаа бүдэл маань юм тасалдалтай discontinuous буюу жигэд үргэлжсэн биш үү. Энэ конвертер. Тэгэхээр яг тэгэхээр батарейн цэнгэлтийн бүдэл маань юм тасалдалтай байхлаа тэгэхээр батарейны ашиглалтад сөргөөр нь болдог. За батарейны лайф сайкл буюу ашиглалтын хугацааг уртсгахын тулд батарейны цэнгэлтийн бүдэл нь хэлбэлцэлгүй тогтмол бүдэл байвал өдөө ч нэг сайн байдаг. За тэгэхээр энэ төрлийн конвертер маань дутагдaltaй тал нь байсан. За тэгэхээр PPS систем буюу Peak Power Saving систем гэж нэрлэж байгаа. Энэ системээр хэрэглэгдэх чадлын хэлхээ нь энэ зургаар үзүүлсэн байна. За тэгэхээр уламжлалт хэлхээнээс ялгаатай гарал тал дээр тасалдалгүй бүдэл бүрэх боломжгүй конвертерийг судалгаанд ашигласан байна. За энэ судалгааны ажил хэрэглэгдсэн конвертер маань бол манай лабораториос сурч ирсэн лабораториос патенттай. Гэхдээ хэрэглээнд нэвтрүүлж туршилтанд оруулах байх. Энэ үед яг энэ дипломын ажлаар энэ патент буюу хэлхээ тоглоомын шинэ тоглоомыг туршиж одоо хэрэглээнд нэвтрүүлсэн байна. За тэгээ конвертерийн талаар авч үзэж байна. Тэгэхээр тус конвертерийн давуу тал нь юу гэхээр уламжлалт конвертерүүд болохоор түрүүнд хэлсэнчлэн гаралтын үед өөрөөр батарей цэнгэлж байгаа үед нь discontinuous буюу тийм засалттай тогтмол биш байсан. За тус конвертер нь болохоор тогтмол танил болж байгаа конвертер нь болохоор тогтмол тасалтгүй үеийг гаралтандаа гүйлгэн. За бас нэг давуу тал нь юу гэхээр уламжлалт конвертер нь оролт гаралт хоёрын хооронд шилжиж байгаа бүх энерги тухайн конвертерийн бүх компонентээр дамжин үрж байсан. Харин санал болгож байгаа конвертерүүд болохоор хүчлийг өсгөхөд өөрөөр оролтын хүчлээс гаралтын хүчлийг одоо нэмэхэд зарцуулж байгаа тэр хэмжээний энерги конвертерээр дамжина. Бусад энерги нь болохоор шууд direct base буюу энэ трансформатороор дамжихгүйгээр шууд яг гэхээр энэ энерги гүйдэл маань V1D2 гэсэн диод за энэ оролт дээр байгаа диод D2 гэсэн диодоор дамжиж шууд оролтоос гаралт руу шилжих боломжтой. За үүгээрээ яг гэхээр илүү ашиглуулын коэффициент илүү өндөртэй байх боломжийг үүсгэж байгаа. За тэгээ ажиллагааны зарчмыг нь харуулсан байна. За системийн за PV-гээр батарей сэнгэлэх үед бол зөвхөн инвертер ажиллахгүй нарны үсгээс конвертерээр дамжаад батарей сэнгэлж байгаа. За мөн батарейг сүлжээнээр цэнгэлэх үед бол конвертер ажиллахгүй өөрөөр шөнийн үед хөвчлэн сүлжээгээр батарей цэнгэлж байгаа. Шөнөөр нарнаас зарчимч учраас дутагдж байгаа энергийг сүлжээнээс инвертер дамжуулаад батарейгаа цэнгэлдэг. За мөн цэнэг хураагаар болон одоо батарей болон нарны зарчимчны үсгээрээ сүлжээ рүү тодорхой тогтмол чадлыг ажиллах буюу ажиллагааны төслийг харуулсан байна. За тэгээд инвертер маань болохоор тогтмолыг хувьсруу хөргөж өгдөг төхөөрөмж байгаа. Тэгэхээр яг тэгэхээр хагас дамжуулах түлхүүрийн ажиллагааны горим тулгуурсан энэ хөргөөр маань гаралтын өвчтөл нь болохоор тогтмолыг хувьсруу хөргөх явцдаа гаралтын өвчтөл нь ийм чоп буюу тасалдалтай тогтмол утга байдаг. Тэгэхээр тэр утгыг синусоид туршид хэлбэрч хичээлэхэд бол лог пас фильтр буюу өндөр давтамжийг өөр дээр шүгээд дам давтамжийг нь дамжуулах үүрэггүй шүүлтгээр ашигладаг байна. За энэ дээр энэ төрлийн шүүлтүүд бол LC фильтрийг эрхий яаж загварчлах талаар харуулсан байна. За мөн тогтмол гүйдлийн за инвертер DC линк буюу тогтмол талд нь болохоор мөн конденсатор тавьж тогтмол хүчлийг хэлбэцлийг нь бас дарж өгдөг юм. Конденсатор гэдэг. Тухайн конденсаторыг эрхий яаж загварчлах вэ? За ямар утгаар сонгож авах вэ гэдэг талаар бас харуулсан байна. Ер нь зарим нэг агуулгыг гэж шуурхай явуулаад сонирхсан асуулт нь илүү хариулах харилцан ярилцах цаг гаргах нь зөвөр болов гэж бодож байна.
За мөн boosting реактор буюу DC to DC конвертерийн оролтын инвертерийн оролтонд байгаа DC-гээс DC рүү хөрвүүлдэг конвертерийн DC реакторыг хэрхэн яаж сонгох вэ? За тэр загварчлах концепц зэгэн дээр харуулсан юм. За L буюу нөлөөлжийн орон индукцны хэдий ч нэг байна. Төдий ч нэ гүйдлийн өөрчлөлт нь багасдаг байгаа. Тэгэхээр яг тэгэхээр энэ бүгд маань өөрөө мэдээж хэрэг контрол удирдах боломж удирдлагын зүгээр шаардлага юугаар харах юм бол L хэдий ч нэг байна. Том байна төдий ч нэг сайн. Гэтэл энэ маань болохоор яг тэгэхээр эргээд овор хэмжээ жин мөнгө үн зэрэгтэй холбогддог учраас тодорхой загварчлалын явцад болохоор тодорхой олон улсын шаардлагад нийцсэн одоо хүйдлийн noise одоо юу гэдэг тэрийг олон улсын шаардлагад нийцсэн утгууд нийцүүлээд тэрэндээ тохируулж шүүлтүүрийн элементүүдийг сонгож авдаг байна. За мөн конвертерийн оролт талд байгаа капаситор байдаг. За мөн тэгэхээр яадаг вэ гэхээр нарны эрчимчний үүсвэрээс гарч байгаа чадал маань одоо жишээл нарны цай модуль дээр нэг шувуу нисээд өнгөрөлтөл тэн дээр гарч байгаа тодорхой ирсэн зур вана одоо үнэлтэнд ордог маш их тийм хэлбэлцэлтэй байдаг. Тэр хэлбэлцлийг мөн тэр чигээр нь шууд DC to DC конвертер ороод ажиллагаанд доктортой сайн биш нөлөөтэй байдаг. Тэгэхээр энийг бас тодорхой хэмжээгээр шүүх үүднээс орол тал дээр нь конденсатор тавьдаг. Тэр конденсаторыг хэрхэн яаж загварчлах вэ гэдэг талаар харуулсан байна. Тэгээд дээр дурдсан загварчлах аргууд дээр туурлаа 1 кВт өртөн чадaltaй нарны эрчимчний үүсвэрийг одоо чадлын хурдаар загварчсан. За тэгээд нэг чадлын өртөн чадал 1 кВт-ийн чадaltaй оролтын хүчит нь өөрөөр MPPT буюу хамгийн их чадлын гол ажиллагааны гол нарны цай модулын гадалтын чадал нь буюу инвертер DC одоо энэ хөрвөөсийн оролтны хүчит нь 300 ч юм уу. За конвертер болон инвертер дээр энэ хагас дамжуулалт бүрийг switching буюу on off гэдэг татамж нь 10 кГц-ийн татамжтайгаар сонгож авсан. За энэ татамж бол бас хэдий ч нэг их байна, хэдий ч нэг switching loss буюу энэ түлхүүрүүдийг унтрааш хасах болгоно бас чадлын ялгалт үүсдэг байна. За энийг бага болгох юм бол яг гэхээр гүйд хүчтэй хэлбэлцэл сөргөөрөө ихсдэг байна. За гэвч энэ маань эрэг сөрөг маш олон бүтэн зүйлээр тулгуурлаад энийг сонгож авдаг. За мөн энэ татамж хэтэрхий бага бас байдлаар бас ямар үзэлтэй асуудал үүсдэг вэ гэхээр энэ маань өөрөө тодорхой тоног хөрөнгөтэй noise шууган болж сонсогддог. Тэгэхээр ер нь бол хэрэглээнд бол бүр их өндөр шаардлага өндөртэй төхөөрөмжүүдээр бол энийг 20 кГц дээш гаргадаг. Айл ах байдлын чинь бүр гэрийн дотор хийж чаддаг юм. Яагаад вэ гэхээр хүний чих сонсох боломжтой татамж 20 кГц-ээс батгах шүү дээ. Тэгэхээр яг л 20 кГц-ээс өндөр татамжаар switching on хийх юм бол хүний чих сонсохдохгүй өөрөөр мэдээж noise юу бол үүснэ. Гэхдээ тэрийг хүн сонсохгүй юм байна. Шууган болдог. Тэгэхээр яг гэр дотор ах байдлын хэрэгж чадах хөрөнгө 20 кГц-ээс дээш байдаг. Гэхдээ мэдээж ах байдлын систем гэсэн ядаж нарны эрчимчний үүсгэрийн систем бол мэдээж яг гэрийн хүн амьдарч байгаа тасалгаанд тийм биш. Одоо жишээ хувийн аваад зөвхөн гадаад таамаг гаражт ч юм уу тийм олон зүйлс бүрддэг байна. За тэгээ 10 кГц инвертийн батарейн хүчтэй бол 380 мW байхад гэх хүчтэй ингэж сонгож авсан байна. За тэгээд батарейны үед сонирхолж хэлэхэд хоёр чухал параметр байдаг. За нэгдүгээрт нь DOD буюу depth of discharge цэник алдалтын хүн гэж орчилж байна. Тэгэхээр бид нар гар басныхаа батарей эсвэл ноутбукны батарейг хэрэглээд одоо огт цэнэглэхгүйгээр хэрэглээ бүр намс ямар цэнэг үлдээхгүй цэнийг алдуулаад дахиад цэнэглэх энэ циклийг бид нар DOD-ийн 100% гэж үзэж байна. Хэрэг 50%-ийг үлдээгээд 50%-ийг ашиглаж байгаа DOD буюу цэнэг алдалтын хүн 50%. Тэгэхээр энэ параметрээс хамаарат бүх төрлийн батарейнууд ашиглалтын цикл нь өөрчлөгддөг байна. Тэгэхээр энэ судалгаанд бол lead acid буюу хүр хүчлийн батарей ашигласан. Энэ батарей нь бол бидний гар тест одоо юу гэдэг ноутбук ч юм уу хэрэглээ зориулж байгаа хэрэглэж байгаа батарей литиум гэдэг өөр технологи батарей. Тэгэхээр lead acid төрлийн батарей бол
ашиглалтын хугацаа боломжтой байдаг. За энэ сонгож авсан мэтрэг жишээлбэл энэ зурган дээр харж байгаа. DOD-ийн 40% байх юм тийм ээ. Өөрөөр хэлбэл 30%-ийг л хэрэглэн үлдсэн 70% нь бол одоо батарейн дэмжлэн гэсэн үг байна. Энэ байдлаар хэрэгсэн тохиолдолд одоо ашиглалтын цикл нь за 1300 цикл орчим. Өөрөөр хэлбэл 360 за 3 жил та 3-4 жил хугацаанд хэрэглэх нь. Хэрвээ 100% ашиглах юм бол ямар цэник үлдээхгүй ашиглаад байвал юм байна. За 300 орчим хоног 1 жил хүрэхгүй хугацаанд энэ батарейн бүрэн ашиглалт одоо цааш ашиглах боломжтой болох юм. За хоёр дахь бас нэг үзүүлэлт нь болохоор C-rate гэдэг үзүүлэлт байдаг. Тэгэхээр C-rate гэхээр за бид нар батарейны нэгжийг ампер цаг гэдэг нэгжээр хэмждэг. Батарейны багтаамж дээр жишээлбэл 100 ампер цаг, 200 ампер цаг тийм ээ. Бидний автомашин дээр ашиглаж байгаа батарей маань 200 ампер цаг юм байна. За томоохон машинууд 100-аас дээш байдаг. Бага жижиг одоо суугны машинууд 100-аас доош ч юм тийм ээ. За тэгэхээр ампер цаг гэдэг нэгжээр. За жишээлбэл 100 ампер цаг гэдэг багтаамж юу вэ гэхээр нэг цагийн туршид 100 амперийг гаралтанда гаргаж чадах. Эсвэл 100 амперийг цэнгэлжээд дүүрэх тийм багтаамж гэж ойлгочлоо. Гэвч бодит байдал дээр за C-rate гэдэг нь юу гэхээр жишээлбэл 100 ампер цагийн батарейг 0.1 C гэх юм бол 10 ампер цэнгэлэх. Өөрөөр хэлбэл 0.1-ээр үүсгэсэн буюу 11 гүйдлээр цэнгэлэх эсвэл цэнэг алдуулах хэрэглээг 0.1 C гэж хэлнэ. За тэгвэл энд хэрэглэж 0.1 C гэдэг хэмжээний гүйдлээр ашиглах үед тухайн батарейг бид 10 цагийн туршид ашиглаж байна. Гэвч 1 C буюу өөрөөр хэлбэл 100 ампер цаг 100 ампер ашиглах юм бол энэ маань 20 минут хүрэхгүй хугацаанд цэнгээ алдах. За тэгэхээр яг тэгэхээр энэ хоёр параметрээс үзүүлэлтээс бид нар ямар батарейг сонгож авах вэ? Тухайн сонгож авсан батарейгаа хэрхэн яаж ашиглах вэ? Ямар гормоор ашиглах вэ гэдэг тооцох. За бид нар одоо жишээлбэл 100 ампер цагийн одоо өдөөний айлын жишээлбэл тодорхой батарейг сонгож авах хэрэгж байгаа. Тэрийг энэ гормоос хамааран гүйдэл нь хэдхэн өндөр байх юм бол энэ маань 100 ампер цагийн батарей нэг цагийн туршид 100 ампер хэрэглэх биш 20 минут ашиглаад цэнгэлд дуусгана. Тэгэхээр энэ хоёр параметрээр тулгуур батарейгаа сонгож авсан байна. За тэгээд конвертерийн удирдах DC to DC буюу инвертерийн оролтонд байгаа конвертерийг яаж удирдах вэ? За конвертер маань болохоор дарааны эрчимчний үүсгүүрт бол конвертер зайлшгүй хэрэглэдэг нэг алгоритм MPPT гэдэг алгоритм байдаг. За maximum power point tracking гэдэг товчлол. Тэгэхээр юу вэ гэхээр нарны зай модулаас гарч байгаа чадал маань болохоор гүйд хүчлийг үлжүүл. За гүйд хүчтэй харилцан хамаарах нь болохоор шугамн биш. За ихэнх үед бол гүйд нь тогтвортой байж хүчтэй удаа нэмэгдгээр гүйд логцсон болдог. За тэгээ бүр хамгийн их дугуйд нь open circuit буюу задгай хэлний хүчтэй төгтсөн модулын гаралтын хөлбөр тэгрүүд хэмждэг. За тэгэхээр гүйд хүчлийн хамаарат ямар хүчлийг ямар хэмжээнд барих юм бол тухайн хүчтэй нарны зай модулаас хамгийн их чадлыг авах гэдэг тодорхойлж өгдөг юм алгоритм байдаг. За тэгэхээр нарны зай модулын гаралтын чадал нь болохоор нарнаас ирж байгаа гэрлийн эрчим, радиац, за мөн орчны температураас хамаардаг. Тэгэхээр мэдээж нарны радиац байн өөрчлөгдөж байгаа. Нарны шилжил, за мөн нарнаас нар дэлхийн хоёрын хооронд агаар мандал үүр зэрэгс хамааран байн өөрчлөгдөж байгаа. За мөн орчны температур мэдээж өөрчлөгдөн. Тэгэхээр энэ нөхцөл нь өөрөө байн өөрчлөгдөж байгаа учраас тухайн үед байж хамгийн их чадлыг хэрхэн яаж авах вэ гэдгийг шийдэж өгдөг. Алгоритм бол MPPT алгоритм гэдэг. За тэгээд хүчтэй удирдлага, гүйдлийн удирдлага гэсэн юм удирдлагаар бүтдэг. Хүчтэй удирдлага нь нарны зай MPPT-гээс бол модулын хүчтэй ийм байх юм бол хамгийн их чадлыг авч болно гэдэг хүчтэй утгаар тодорхойлж өгнө. Хүчтэй удирдлага нь MPPT-гээс гарч ирсэн тэр хүчтэй нарны зай модулын хүчтэй адил байх зэрэг хүчлийг удирдах гэдэг байна. За үүнийд бол хэр хэмжээний гүйдлийг авах вэ гэдэг референс гаргаж байна. За гүйдлийн удирдлага энэ гүйдлийг гүйцээр конвертерыг удирдах гэдэг байна.
За ийм гурван шатсан удирдлага коммерчл удирддаг. За удирдлагын параметрыг хэрхэн яаж сонгох вэ? За ер нь бол маш олон төрлийн удирдах аргууд гэж байна. За миний судалгааны ажил PI гэдэг хамгийн энгийн одоо профессионал интеграл удирдлагыг сонгож авсан. За мөн энэ удирдлагад хэрэглэгдэх гейнийг ямар яаж сонгох вэ зэрэг томьёолыг харуулсан байна. За инверторын хувьд түрүүнд хэлсэнчлэн сүлжээнд холбогдсон инвертор бол сүлжээний хүчтэй зохицож ажиллана. Тэгэхээр сүлжээний хүчлийг утгахыг сенсор авах хэрэгтэй байна. За эндээс хамгийн их мэдээлэл PL гэдэг пас лог түүхээс сүлжээний хүчтийн пазыг гаргаж ирнэ. За эндээс пазын үнц. За мөн инвертор хүчтэй удирдах нь инвертор нь гаралтын буюу AC хүчлийг удирдах боломжтой. Тийм учраас оролтон дахь тогтмол хүчтэй удирдах. Оролтон дахь тогтмол хүчлийг тогтмол байлгах замаар тухайн энергийн балансыг зохицуулж өгдөг юм. Хэрвээ нараас инверторээс гарч байгаа энергиээс нараас орж иж байгаа энерги нь илүү байгаад байна. Энэ потенциалын конденсаторын потенциал өснө. Ягаад гэвэл гарч алдж байгаа энергиээс орж иж байгаа энерги илүү байж ирсэн. Тэгэхээр энерги хүчтэй өснө. Тэгэхээр тэр тогтмол байгаль хүчтэй утгаас ихсээд гарах ёстой бүдэл ихсгэнэ гэж. Хэрвээ гаргаж байгаа энергиээс орж байгаа энерги баг өөрөөр хэлбэл нарны цайн модус ирж байгаа чадал буураад ирэх юм яг гэхээр потенциал нь буураад ирэх. Тэгэхээр яг гэхээр гаралтынхаа бүдгийг дагаад буурах. Тэгэхээр ийм үндсэн зарчимдаа тохиолж ажилладаг юм. За тэгээд хүчтэй удирдлага, бүдлийн удирдлага PL гэсэн бас мөн гурван хэсгээс бүрддэг. За тус контроллер тус бүрийг яаж загварчлах вэ? Энэ гейнүүдийг яаж сонгох вэ зэрэг бол энэ харуулсан. За энэ чиглэлээр судалгаа хийж байгаа сонирхож байгаа хүмүүст бол материал өгөөд илүү одоо тусгаалan асуугаад нээлттэй. За тэгээд манай сургуулийн дээвэр дээр бол 3 классын чадaltaй нарны үүсвэр байдаг байсан. Тэгэхээр нарны цай үүсвэрээс яг үйлдвэрлэж байгаа чадлыг бол байн цагаан мониторинг хийгээд тэр датагаа нэг судалгаанд ашигласан байна. За 178 сарын туршид 4 7 хоногт өөрөөр 1 сарын туршид датаг ашигласан. За мөн үүнээсээ бол за энэ сарын туршид датагаа жишээ түрүүнээс олон жилийн дундаж гэдэг референс утгаасаа их баг гэдгээр тодорхойлох дийлэнх нь тодорхой өдрүүд бол баг тодорхой өдрүүд баг адилхан өөрөөр хэлбэл энэ өдөр бол баг үйл баг маш бага хэмжээний баг болж баг дундаж утгаа адилхан гэсэн үг. За энэ өдөр бол хамгийн үйлдвэрлэлтэй хвшлийн утгуудыг аваад өдрүүдийг сонгоод критикал эрчим хүчний өгүүлбэрлэл сайн. За мөн олон жилийн дундажтай ойролцоо. За олон жилийн дундажаас баг гэсэн 3 өдрийг сонгож анализ хийсэн байна. За тэгээд за мөн сургуулийн нэг барилгын ачааллыг сонгож аваа. За тухайн барилгын ачаалал нь болохоор ийм байгаад дүрслэгдэж. Тэгэхээр ачаалал нь өөрөө баг энд харж бас чаднууд баг 600 кВт-ийн ачаалал. Тэгэхээр яг тэгэхээр энийг судалгаанд ашиглахын тулд энийг 300-га хаасан гэдэг юм зүг. Хувааж декилватт систем гэдэг дүүцүүлж тоонд өгнө ашигласан. За тэгээд 3 мод сонгож аваад нэг нь болохоор AH гэх нь бол жилийн дундаж хичээлтэй тухайн өдрийн жилийн дундаж хичээлчний үйлдвэрлэлтэй тухайн өдрийн хичээлчний үйлдвэрлэл тэнцүү байна. За их бага ийм 3 төрлийн горимтой. За тэгэхээр нэгдүгээр горим буюу жилийн дундажтай тэнцүү байх гэдэг яг тэгэхээр ямар нэгэн өөр их үсгүй байх шаардлагагүйгээр зөвхөн нарнаас ирсэн эрчим хүчээ батарейд хөрвүүлж байгаа. За нар батарей хоёр бие буюу үр дүнд ориул ашиглах үед тогтмол чадлаар сүлжээнд нийлүүлэх. За дунджаас илүү эрчим хүч үйлдвэрлэсэн үед болохоор яг илүүдл үүснэ. За илүүдлээ мэдээж сүлжээрөө бас нийлүүлэх байгаа. За мөн дунджаас бага үед болохоор яг дутна. За дутсныг нь болохоор шөний хямд тарих эрчим хүчээр нөхөж сэнгэлэх гэдэг юм байдлаар ажиллах байгаа.
За тэгээд ажиллагааны системийн ажиллагааны алгоритм гэж харагдсан байна. За өглөө түрүүнд хэлсэн өглөө батарейгаа нараараа батарей цэнгэлэн. Батарей хангалттай цэнэг авчих юм бол илүүдлээс хүчтэй хийх. За өдөр 2 буюу энэ өдрийн үед болохоор яг хэлээ. Сүлжээний одоо батарейны цэнийг авах 66% бага. Өөрөөр хэлбэл түрүүнд хэлсэн DOD 33% сонгож авсан байна. За тэгээд 66% бага болох хүртэл яг хэлээ. Батарей болон нарны эрчимч хүмүүсгээрээс хослон сүлжээрөө тогтмол 1 кг чадлаар нийлүүлэх инвертер дамжуулаад сүлжээрөө тийм чадлыг 15 цагаас хойш оргил ачаал дууснаас хойш батарейгаа нараараа цэнгэлэлтийн яах вэ гэхээр 909 кВт цаг гэж. За тэгэхээр энэ маань юу гэхээр дараа өдрийн өөрөөр хэлбэл дараа өдөр нар одоо тусахгүй байсан ч гэсэн хангалттай 3 цагийн турш одоо хангах энерги үлдээгээд энерги бий болсон гэж үзвэл тэрнээс илүү гарсан хэсгээр нь болохоор яг тэгэхээр хүмүүс хүчээрээ. За харин шөнө яг гэхээр батарей хангалттай цэнэг өөрөөр 909 кВт цаг гэдэг энэ багтаамж энерги өөртөө хөрвүүлж аавал яг гэхээр энэ дутагдсан байгаа хэмжээгээр нь дүрт бий болтол батарейгаа цэнгэлэх сүлжээгээ. За ийм дараалтаагаар ажиллахаар хэцүүлсэн. За тэгээд түрүүнд хэлсэн критикал тодорхой онцлогын 3 өдрийг сонгож аваад тэр 3 өдөр дараалсан өдөр маягаар симуляцэнд тусгаж ашигласан. Тэгээд тухайн 3 өдөрт харгалзах ачаал нарны цаг үйлдвэрлэлээс гарч байгаа дараадаг байна. За хэрвээ уламжлалт нарны цагтаа үүсгэхийн горимаар өөрөөр ямар нэг эрчим хүчний үүсгэл байхгүй зөвхөн нараас гарч байгаа чадлыг шууд сүлжээр нь горимаар ажиллах юм бол сүлжээний чадлыг ийм хэмжээгээр бууруулах. Яг оргил ачаал үйлдэл 222 кВт 162 кВт өөрөөр хэлбэл оргил ачааллыг бууруулахад 0.6 кВт хэмжээгээр өөрөөр хэлбэл 1 кВт чадал маань 60% 1 кВт чадлын 60% оргил ачаал бууруулах боломж хүрч байна. Хэрвээ энийг уламжлалт системийн нэг шууд сүлжээнд нийлүүлэхгүй батарейд хадгалж чад яг оргил ачааллыг тогтмол утгаар нийлүүлэх юм бол яах вэ гэхээр энэ дээр бол 0.7 кВт бууруулсан гэж байна. Түрүүн 60% гэсэн чинь 70% бууруулна. Тэгээд гэвчлэн 3 өдөр ажиллаж үзэхэд ачааллынхаа хувьд авч үзэх юм бол уламжлалт системд 27.2% бууруулсан бол санал болгож байгаа системээр 31% бууруулна. Дундч байдлаараа 15%, 30% өөрөөр 2 дахин илүү үүдэлтэй гэж хэлж байна. За 1 кВт гэдэг байдлаар 1 кВт гэдэг хүчин чадалтай харьцуулж үзэх юм бол уламжлалт системийн 34.7% оргил ачааллыг бууруулсан бол санал болгож байгаа систем нь болохоор 69%, бараг 2 дахин юм зэрэг гарч ирж байгаа. За тэгээд одоо энэ санал болгож байгаа системээр power simulation гэдэг софтвер ашиглаад загварчилж энэ ажиллагааг нь симуляц хийсэн байна. Симуляцийн дөрөв дэрсэн 3 өдрийн симуляц за мөн сарын туршид симуляцийг энд бол 7 хоногоор 4 хоногоор симуляцийг хийж үзсэн. За тэгээд бодит систем үндэстэн бодитоор угсарч туршсан байна. За угсралтын туршилтанд ашигласан прототипууд бол энэ харагдаж байна. За Texas Instruments гэдэг компани зохион гаргадаг TMS 300 VC33 гэх ийм контроллерыг ашиглаж одоо контрол борд бий болгосон. За мөн инвертер хэсэг, батарей, конвертер хэсэг, батарей хэмжээний сүдэгээр туршилтыг үүсгэсэн. За тэгээд уламжлалт конвертер санал болгож байгаа конвертер хариу гаралтын үйлдэл нь уламж конвертерийн discontinuous тасалтай байсан гэдэг ийм тогтмол жигд юм утгатай болж байгааг харуулж байна. За мөн ашиглуулын коэффициентаар нь харьцуулсан. Уламжлалт конвертероос 300 Вт 1 кВт чадлаа өөрөөр 30%-аас доош уламжлалт конвертероос ашиглуулын коэффициентаар бага байна. Энэс дэш ашиглуулын коэффициент өндөр өөрөөр бүрэн чадлын хувьд
боломжтой конвертер 92 байх тийм ээ. 4.7%. Илүү 96.7% орчим болсон байх нэ. За тэгээд хоёр конвертер хацаас үзвэл. За мөн инвертерээс сүлжээний тогтцсон инвертер юм туршсан. За 200 ватт чадaltaй байгаа сүлжээний хүчтэй инвертерийн тогтмол талын хүчтэйг харуулсан байна. За 500 ватт, 800 ватт, 1 кВт чадлаар сүлжээний хүчтэйг харуулсан байна. За мөн шилжилтийн гол юм туршсан. За тэгэхээр энийг яг бодиттой шууд нарны зам модуль шууд ашиглаж турших боломж байгаа учраас тодорхой нөхцлүүдийг бий болгоод зохиомжтой бий болгоод конвертер доогуур систем төссөн байна. Энэ дээр бол нарны зам модуль бас гарч байгаа чадал маань байна. Нарны зам модулс батарей цэнгэлгүй. За эндээс нарны зам модулс гарч байгаа чадал нэмэгдэх үе 0.500 ватт болох үед батарей цэнгэлж байгааг харсан байна. 500 ваттаар цэнгэлж байгаа нь 0 болох үе. За энд бол за мөн энд болохоор яг тэр илүү л эрчим хүчээ евро сүлжээр нь хэлж байгаа. Харуулсан байна. За энэ сүлжээрөө тогтмол чадлыг нийлүүлж байгаа юм харуулсан байна. Өөрөөр PLT-г оргил ачааллыг за энэ зэг дээр оргил ачаалал гэсээр за энэ дээр оргил ачааллын хугацаа одоо байхгүй гэж үзсэн. Тэгвэл энэ үед тогтмол юм чадaltaй 1 кВт чадлаар эрчим хүчийг сүлжээр нь нийлүүлж байгаа юм харуулсан байна. За гэг хүчтэй байж болох бүх туршилтуудыг хийж гүйцэтгэсэн байна. За энд бол тухайн бүтэн нэг өдрийн гараг өөрөөр олон жилийн дунд чинь тэнцүү байх үеийг дүүсэлж харуулсан гараг туршилтаар харуулсан. За энэ бол илүү плюс олон жилийн учраас илүү эрчим хүч үйлдвэрлэх үед илүү төлөө сүлжээр нь нийлүүлж байгааг харуулсан байна. За олон жилийн дундаас бага энд бол шөнийн эрчим хүчээр цэнгэлж байгаа. За өмнөх нь уламжлалтай артын PPS буюу Peak Power Saving System гэсэн. За тэгээд дүгнэлтээр бол PPS систем Peak Power Saving System гэдэг зарчмыг санал болгож тухайн зарчмаа тодорхой бодит даатанд туулж анализ хийгээд за мөн хардверийн бол батарейд илүү discontinuous current биш continuous өөрөөр тогтмол үйлдвэрлэх боломжтой шинэ одоо конвертер хийхээс санал болгоод түүнийг туршилтаар нотолсон. Ашиглалтын процент тодорхой хэмжээнд өндөр байсан. Тэрийг дурдсан. За мөн ажиллагааны аудит систем боломжтой юм аа гэдгийг үр дүн гаргасан байна. За тэгээд нар салхины эрчим хүчний үүсэх үүргийг бол өндөр хүчтэй одоо сүүлийн маш эрчимтэйгээр резистенс буюу ахуй хэрэглэн зүйлсэн. Одоо та бүхэн одоо бас харсан байна. Одоо жишээ хүчтэй орнуудын ахуй жишээ хаусны дээвэр дээр бол ялангуяа Японд ч юм нарны зам модуль маш их өссөн байдаг. За тэгээд энэ маань ингээд хэрэглэн нийт хүчин чадал нь тодорхой хэмжээгээр ихсээд ирэхээр яадаг вэ гэхээр энэ маань өөрөөр сүлжээндээ сүргээр нөлөөлж байгаа. Менежер цэвэр эрчим хүч хүлэмжийн ялгуулт үзэр давуу байгуулж энэ маань өөрөөр байгалаас үүдэлтээс хавлгаа хийдэг. Тэгэхээр энэс болоод сүлжээний чанарт нөлөөлж эхэлдэг. Төвтэй ажиллана. Тэгэхээр яг тэгэхээр Япон, Герман зэрэг улсуудаас ахуй хэрэглээний системтэй айлуудаг. Засгийн газрын зүгээс шууд батарейг ус ханд болгоод өөрөөр батарей нь яадаг вэ гэхээр илүү сүлжээр нөлөөлж байгаа эрчим хүчээ илүү уян хатан сүлжээнд нөлөөлөлт нь илүү нарны зай үүсгэрийн тэр савлгаатай сөрөг үр дагаврыг батарейнд шингээж авах юм ач холбогдлыг хэрэглэх үүднээс Герман, Японд бол яаж байгаа гэхээр энэ засгийн газрын зүгээс 50% хүртэлх нь батарейны өмнөийг засгаас нь төлөгч юм. Ийм алхмуудыг хийсэн байна. За анхаарал